Тэгэхээр киномен Бенсо эмээх нэртэй цагдаагийн мөрдөгч залуу банкнд байраа барьцаалж зээл авчаад байрныхаа зээлийн үндсэн төлөлтийг хийгээгүй удснаас болж дуудагдаад удахгүй байрыг нь банк хурааж аваад дуудлага худалдаагаар зарах гэж байгаа гэсэн таагүй мэдээг сонсож буй дүр зураглаар эхэлдэг. Уг нь Бенсо банкнд байраа барьцаалаад зээлсэн мөнгөө өөрөө огт түрээгүй харин хар багаасаа найзалсан. Үу зайгүй Ямбай эмээх нэртэй найздаа өгсөн байдаг ба тэр найз нь мөнгийг нь авсныхаа дараа гівгэнэтхэн чимээ анирн тасраад орсоргүй алга болчихсон байдаг. Ингээд Бенсо банкнаас гараад ажлынхаа мөрдөгчдтэйг өөрийнхөө төрсөн өдрийг даруухан гихчин тэмдэглэдэг ба ажлынх нь газрын нэг мөрдөгч Бенсод танаа байрыг чинь банкнд барьцаалуулж мөнгийг чинь аваад орсоргүй алга болсон Ямбай найз чинь Филиппин улсад байгаа юм байна лээ шүү гэсэн мэдээллийг Симэрхэн өгдөг. Тэгээд нэг удалгүй Бенсогийн төрсөн өдөр нь өндөрлж тэрээр гэртээ харихаар явж байтал утсан дуураад утсан автал өнөх байрыг нь банкнд барьцаалуулсан найз нь төрсөн өдрийн минь түргэхээр залгсан байдаг ба Бенсо найздаа одоогийн үсэд байгаа санхүүгийнхээ дарамтын талаар ярих гэтэл утасных нь цаана хүмүүс буудалцаж буй чимээ гараад Бенсогийн утсан тасардаг. Харин Бенсо халамцуу байгаагаасаа болоод ч тэрвүү нээх оошоосон зөвлгөө гэртээ орж иртэл эхнэр охин хоёр нь нэлээд ууртаа өгтөж авдаг. Шалтгаан нь Бенсо эхнэртэйг нэлээд 10 жил болсон. Гэвч тэрээр 10 жилийн ойгоо мартаад эхнэртэй бэлэг авах нь бити хэл ойн баярын мэд ч хүргээгүй гэж зэмлүүлээд эхнэр охин хоёртоо 10 жилийн ойгоо тэгвэл одоо хамтдаа гарч хятад ресторан орж тэмдэглэцгээе гэж хэлтэл эхнэр нь би аялмаар байна. Би ганц удаа хүн болж төрчөөд аялж үзмээр байна штэ гэсэн чи охин нь аавда Филиппин руу нэг хүний аяллаа багц 399 мянган вон гэсэн аяллаа компани сурталчилгааг үзүүлээд гурлаа хамтдаа бага мөнгөөр аялчаад ирж болох юм байна штэ ааваа хамтдаа явчаад ирээ л да гэж гуйсан чинь Бенсо маань охиныхоо үгэнд ороод гэр бүлээрээ Филиппин улс руу аялахаар болцоодог. Ингээд маргааш нь Бенсо ажилдаа иртэл ажлынх нь газрын хүмүүс дундаасаа нэлээд хөөрхөн мөнгө босгоцгооцсон. Гэр бүлээрээ гоё аялаад ирээрээ гэж хэлээд орс ороггүй алга болсон хүмүүсийн зурагтаа балкаданд ороогоод өгтөл Бенсо маань өгсөн мөнгийг нь талархаж аваад маргааш нь шууд эхнэр охин хоёртойгоо Филиппин улсад ирээд аялж зугаалж явж байгаад санамсаргүй байдлаар эдний гэр бүлийг замчилж яваа аялын компани гайд залуутай Кимчол химээх нэртэй өмнө нь заллин хийчээд орс ороггүй алга болсон яг одоогийн байдлаар Солонгос улсад эрен сурвалжлагдаж буй залуу ирээд уулзаж байхыг нь хараад Кимчолыг дуудтал Кимчол Бенсог харангуудаа тэр дороо зогтож харин Бенсо маань араас нь хөөж гүцээд нэг цохиж унгангуудаа өө нэрээ эн чин Филиппин улс илүү гиснэ юуч болоогүй юм шиг нөгөөтгөнтэйгээ хамтдаа пивууж хэрэгтэй хэрэггүй юм ярьж сууж байгаад байрыг нь банкнд барьцаалуулж мөнгийг нь аваад орсороггүй алга болсон Ямбай найз нь хүн амны хэрэгээр эндхийн шоронд хоригдож байгаа гэсэн онцгой мэдээг олж сонсдог. Тэгэхэд Бенсо Кимээр газарчлуулаад найзынхаа хоригдож буй шоронд ирээд найзыгаа дуудуулж уулзтал найз нь юуч болоогүй 50 нэмсгэлж ирээд бро би хүн алаагүй. Намайг зүгээр гүтгээд энд орчихсон. Надад гэрч байгаа. Нэрийг нь Пак Чүнсик гэдэг. Нэрээ чи тэр хүнийг олоход туслаач бас дээрээс нь аюу чухал мэдээ байна. Дэлхийн 2 дугаар дайны үед Филиппинээр дайрч өнгөрсөн нэг Япон хурандаа 50 тэрбум воноор үнэлэгдэх хэмжээний алтыг Филиппин улсад нуусан. Би тэр алтны байршлыг нь ер нь олчихсон. Харин чи надад туслаа тэр алтыг олж өгөх юм бол би чамд 30%-ийг нь өгнө шүү гэж хэлээд алтны байршилтай газрын зургийг Бенсод өгдөг. Ингээд шоронгийн эргэлтийн хугацаа дуусч Бенсо Кимээр эхнэр охин хоёр дээр хөргүүлж ирээд эхнэр охин хоёртоо сая над руу Интерполоос залгасан үнэхээр аимшигтай хүнд гэмт хэрэгтэй Филиппин улсад байгаа юм байна. Тэр хүнийг надаас өөр барьчих олигтой мөрдөгч одоогоор Филиппин улсад байхгүй. Тэглээж би тэр хүнийг баривчлах тушаал авчихсан гэж хэлээд эхнэр охин хоёроос салж найзынхаа ярьсан алтыг хайхаар шийддэг. Үүний дараа киноны шин солигдож Филиппины нэгэн мафийн босс өөрийнхөө эдлэндээ өөрийнхөө гар хүлийг хийдэг цагдаагаа хүмүүсээр бариучихсан. Чи надаас урвсан тиймээс үхэх ёстой гэж хэлээд Солонгосоос ирсэн туслахуудаа цагдааг аал гэж тушаатал Солонгос талын туслахууд нь гинэтхэн урваад цагдаагийн амийг аварч Филиппины мафийн боссыг туслахуудтай нь хамтд нь хороодог. Учир шалтгаан нь өөрийгөө Патрик хэмээн нэрлсэн энэхүү Солонгос залуу Филиппины мафийн бүлэглэлийг өөрийн болгохоор шийдсэн байдаг ба амийг нь аварсан бохир цагдаагаач муу ялгаагүй өөрийнхөө гар хөлөө болгохоор шийдсэн байдаг. Ингээ маргааш нь Бенсо эхнэр охин хоёртойгоо салах ёс гүйцэтгээд Кимийг дуудаж ахуулангуудаа алтаа хайхаар болоод ажлаа эхлэхийн өмнө хальт алжаалаа тайлхсан натаа казино орж тоглоод нэлээд хөөрхөн мөнгө хожингуудаа шөнө нь хамтдаа арх ууж тасраад өглөө буудлын өрөөнд ганцаархнаас сэртэл Ким мөнгө болон төрөвчийг нь авч цугтаагаад багахан хэмжээний мөнгө үлдээнгүүтээ сайхан аялаараа гэж зурс бичиж үлдээгээд явчихсан байдаг. Тэгтэл Бенсо Кимийг дахиж таарах юм бол өстой алнаа гэж үглээд буудлаасаа гарч гудамжнаас
оранж жуус авч уух гэж байгаад чимдаана хулгаад алдаад. Хулгаад алдагдсан чимдаана хайж байх хугацаанд гар утсаач муу ялгаагүй хулгаад алдаад. Хэцэгтэл яг учраа олохгүй бодос сууцны эцэст Солонгос улсын элчин сайдын яам руу иртэл Солонгос улсын элчин сайдын яамны харуул залуу. Одоогоор элчингүүд амарчсан байгаа маргааш ирээрээ гэж хэлдэг. Ингээд Бенсо хаана онхоо бодон сууж байтал зам өндлөн элчин сайдын яам руу нэгэн залуу хар урдаараа гүйж яваад Филиппиний цагдаа нарт баригдаад Солонгосоор намайг авраарай. Эдгээр хүмүүс бол цагдаа нар биш, миний нэрийг Пак Чунсик гэдэг хэмээн орилтол Бенсо. Шоронд очиж иргсэн Чунсик найз нь би хүн алаагүй надад гэрч байгаа нэрийг нь Пак Чунсик гэдэг. Тэр хүнийг заавал олоорой гэж хэлснийг санаад Пак Чунсикийг чихэл суулгасан машины араас такситай дагаж яваад таксинаас буунгуудаа моцилкны дуулга өмсөөд Пак Чунсикийг дагуулж орсон барилга руу араас нь дагаж ороод хамгийн ихэнд таарсан Филиппин цагдаагаа цохиж унгангуудаа гар бууг нь аваад алуулах гэж байсан Пак Чунсикийг хамгаалж Филиппиний цагдаа нар руу гал нээж хэсэг буудалцаад Пак Чунсикийн амийг авраад хамтдаа зугтааж чаддаг. Үүний дараа Жүнсик болон Бенсо хоёр Жүнсикийн байралдаг буудалд ирцгээгээд Бенсо Жүнсикээс өөрийнхөө Ёмбой найзыгаа үнэхээр хүн алаагүй бицтэй хэмээн асуудал Жүнсик найз чинь хүн алаагүй. Найзыг чинь хүчээр шоронд хорчихсон. Шалтгаан нь танаа найз их хэмжээний алтны байршлыг мэдэж байгаа. Харин тэр алтны байршлаа Патрик хэмээх нөхөрт хийж өгөхгүй байгаа учраас Патрик хүн алангуудаа найзын чинь машины дэвшинд хийж нугаад цагдаа нарыг дуудчихсан. Гэхдээ танаа найз Патрикт алтны байршлаа хийж өгөх юм бол шоронгоос суллагдах боломжтой гэж хэлдэг. Тэгснээ Жүнсик уулздаг нэг хүүхний буудал руугаа дуудчихсан байдаг ба өнөөх бүсгэн Жүнсикийг хөөж байсан хүмүүсийн холбоотой нь байсан байж таарад хүмүүсээ Жүнсикийн байрж буй буудал руу дуудаад Жүнсикийг манай Бенсотой хамтд нь Патрикийн хүмүүст барьж өгдөг. Ингээд Бенсо Патрикийн хүмүүст нэлээд зодуулж бараг л 90 мохож байтал Патрик шоронд хоригдож буй Ёмбойтой уцаар холбогдоод надад чиний найз чинь байна, харин чамд миний алтны байршилтай газрын зураг байгаа. Хоёулаа эр хүмүүс шиг шударгаар наймаалцъя гэж хэлтэл Ёмбой алтны байршилтай газрын зураг нуусан газраа хэлж өгөөд найзынхаа амийг наймаалцаад Бенсо найзыгаа амьд эсмэнд Патрикийн гараас суллуулдаг. Харин Патрик Ёмбойгийн хэлснээр газрын зураг нуусан банкнд нь банкны ажилчин бүсгүйтэй хамт хүмүүсийн үнэт эдлэлээ хадгалдаг цэфтэй өрөөрөө норж ирээд Ёмбойгийн өгсөн түлхүүрээр хэлж өгсөн цэфийг нь түлхүүрдэд нээтэл цэфэн дотор нь зөвхөн кодоор онгоодог өөр нэг цэф нэмэт хийчихсэн байдаг. Тэгтэл Патрик цэфийг нь онгоолгох гэж хэд хэдэн удаа санаанаасаа зохиосон дөрвөн оронтой кодоо хийж үзээд хизээж онгоолгож чадахгүй юм байна гэдгээ ойлгонгуудаа банкнаас буцаж гараад Ёмбой руу залгангуудаа чи намайг хуурсныхаа хариуг заавал амснаа хэмээн занл хийлдэг. Харин манай Бенсо хамаг мөнгийг нь хулгайлаад зүгтаасан Кимиг болохоор Солонгосоос Филиппин рүү хүмүүсийг зуучилдаг аяллаа компани гайд дээр ирж уулзаад гэрийнх нь хаягийг заалгуулж авангуудаа Ким дээр ирж уулзаад чи яасан их миний мөнгө олон төрөвчийг хулгайлж зүгтаад дээ. Чамаас ууж би бараг л үхэхэд төглөө хэмээн загинж байгаад телевизийн шуурхай мэдээгээр өөрийнхөө зургийг онц ноцтой хүн амны гэмт хэрэгтэн хэмээн зарлагдаж буйг хараад нэг хэсэгтээ шокийн байдалтай байж байснаа. Өөрийнх нь өмнөөс хүн алчаад өөрийг нь алуурчин хэмээн зарлуулсан хүнийг өөрийн гараараа барьж нэрээ цэвэрлэнэ гэж шийдээд хууль бусаар зэвсэг зардаг 8-ачтаас Кимээр гарбуу худалдуулж авахуулангуудаа юмыг яаж мэдхүүгээд хоёр бие хамгаалагч нэмж хөлсөж авдаг. Үүний дараа Бенсо өөрийгөө хаана хүн алсан болоод одоо ингэж ирэн сурвалжлагдаж байгаа болохоо мэдхээр шийдээд хамгийн ихэнд өөрийг нь хүн алсан хэмээн зарласан аллаг үлдэгдсэн буудлал руу ирж судалгаа хийгээд дараагаар нь эргэн тойрных нь хяналтын камеруудыг ажиглаж байгаад буудлын чиглэл рүү харсан хяналтын камертай кафе руу орж ирээд хяналтын камерныхын дүрс бичлэгийг шүүж байгаад аллаг үлдэгдэхийн өмнө Патрик хохирогчтой хамт буудлал руу ирж байсан дүрсийг олж хараад тухайн дүрс бичлэгийг флаш дискэн дээр хуулж авангуудаа Кимээс чи энэ Патрик гэдэг хүнийг мэдхүү гэж асуусан чинь Ким Патрикийг маш сайн мэддэг. Тэрч бүхэл одоо хаана байгааг нь мэднэ гэж хэлээд нууцаар ажилладаг тулааны клуб руу дагуулan ирдэг. 큰일 났네. Ay, libre ng bala yan. 오케이. 뭐야? Үүний дараа Бенсо Патрикийг бариад Филиппиний цагдаагийн газар хүргэж өгөөд өөрийгөө хүн алаагүй. Харин энэ Патрик хэмээх нөхөр хүн алсан. Би бол Солонгос улсын цагдаа гэж хэлээд аллаг үлдэгдсэн шөнө Патрик хохирогчтой хамт буудлал руу орсон дүрс бичлэгтэй флаш дискийг цагдаа нарт өгөөд өөрийгөө гин буруугүй гэдгээ батлах гэтэл Патрикийн өмнө нь амийг нь аварч байсан бохир цагдаа гарч ирээд гавыг нь тайлж өгөнгүүтээ Бенсод флаш дискэн дээр чинь ямар ч дүрс бичлэг байсангүй чи бол аллаг үлдсэн алуурчин гэж хэлээд тэр дорн баривчлангуудаа ганцхан цагийн дотор Филиппиний хамгийн чанга дэглэмтэй шорон руу шилжүүлдэг
ба Бенсомын Ёмбэ найзынхаа хоригдож буй шоронд орж итэл Ёмбэ найз нь Патрик руу тэр дороо залгаад манай найзыг шоронгоос сулчих. Манай найз бол гэр бүлтэй хүн. Харин би чамд газрын зурагтай цефний кодыг хэлж өгье гэсэн чинь Патрик хэрвээ чи кодоо өгчих юм бол дуртай найзыг чинь суллуулъя гэж хэлээд цефний кодыг авч дотроос нь газрын зураг авангуудаа маргааш нь амлсан ёсоор Бенсог маань шоронгоос суллуулдаг. Харин Бенсог маань Филиппинээс буцахынхаа өмнө Ёмбэгийн алтны байршил гэж хэлээд өгсөн гэрэл зургийг харж байгаад санамсаргүйгээр гэрэл зургийнхын арталт нь алтны байршилтай уртраг болон өргөргийг биччихсэн байсныг нь анзаараад Ким болон хоёр сайн зодтолдог бие хамгаалагч нартайгаа алтны ирэлд гарахаар шийдээд маргааш өглөө нь алтнуусан зүг рүү хөдөлж нөгөө талд Патрик болон түүний хүмүүс шоронгоос Ёмбэг аваад мөн ялгаагүй алтыг олохоор хөдөлж алтнуусан байршил дээр төрүүлж ирцгээгээд Ёмбэг хүмүүстэйгээ хамт далаа руу шумбуулаад алтыг хайлгуулж хэлдэг. Тэгтэл эхний ээлжинд алт гэж бодоод олж авсан хайрцаг нь доороо тесрэг бөмбөг сорилуулчихсан занг байсан байж таараад дэлбэрэлт болж Патрикийн 3 туслах нь тэр доороо далаа усанд нас барж төв тодолгүй Бенсо Ким хоёр бие хамгаалагчтайгаа дөрүүлээ Патрикийн завин дээр нь гарч ирцгээгээд хэсэгтэл замбраагүй буудалцаан болон тулаан өрнөж Патрикийн туслахууд бүгдээрээ ялагдаж Ёмбэ мэн азгүйтэй тэнсэн сумд оногдоод далаар унтал араас нь аврахаар Бенсо болон хөлсний бие хамгаалагч 3 араасаа үсрэлдэн орцгоодог. 저기 슈. Ингээд сайн болж өнгөрсөн үйл явдлын дараа манайхан Патрикийг цагдаа нарт барьж өгөөд өөртөө алтаа олохоор буцаж очиод Дэлхийн 2 дугаар дайны үед Япон зэргүүдийн далайн гүнд нуусан 50 тэрбум воноор үнэлэгдэх их хэмжээний алтаа олж авцгаагаа Бенсо маань Солонгостоо буцаж ирээд байрыг нь дуудлага худалдаагаар зарна хэмээн хэлсэн банкны тейлер бүсгэн урд нь ирж сунгуудаа нүүр дүүрэн инээмсэглээд байрныхаа зээлийг хааж буй сайхан дүр зураглалаар ерөнхийдөө кино маань төгсдөг. Тэгэхээр энэхүү бичлэгийг хэрвээ та дуустал нь үзсэн бол бас энэхүү бичлэг таалагдсан бол мэдээж хэрэг лайк болон саба хайр найргуу дарж манай сувгийг дэмжээрэй. Мөн дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай доктор Rick Apps.